Өдрийн мэнд хүргэе. За уулзралсаад баярлалаа. Өмнөх 5 жилийн үндсэн чиглэлээс бол хамаагүй сайжирсан. 2 дугаар хавсралт дээр 330 хүрэх үр дүнтэй энэ үрх үр дүн ямар арга замаар хүрэж байгаа. Энийг хэн үндсэн хариуцагч нэг, хэн хамтран хариуцагч гэдгийг төсвийн ерөнхийлөн захирагч нар тус бүрээр нь гаргаж өгсөн байна. Маш зөв. Хавсралт 3-ыг бас анхаарах ёстой. 426 шалгуур үзүүлэлт байна. Суур төвшингээ тавьж байгаа жилээр нь зорилттой төвшингээ тодорхой гаргаад тавьсан байна. Сайшаалтай байна. Чуулганыг үзэж байгаа хувийн хвшлийнхэн мөн салбаруудад ажилладаг мэрэгжлийн хүмүүс, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд энэ 5 жилийн үндсэн чиглэлийг уншиж үзхийг хүсэж байна. Өмнөх 5 жилийн чиглэлүүдээс бол хамаагүй агцтай гарч байна. Төлөвлөлт сурж эхэлж байна. Хийж чаддаг байсан юм шүү дээ. Жил хагас шахуу ярьлаа, тэгээд сайн ажиллаад гаргаад ирж байна. Учрал сайд дахиад баярлаа. За бодиттой зүйлүүдийг дурдъя. 7-гийн 3-3-2 хөгжлийн бодлого төлөвлөлт болон төсвөлтийн уялдааг сайжруулна. Арга зам нь бодлого төлөвлөлт төсвөлтийн нэгдсэн удирдлага бий болгоно гэж. 6-гийн 2-1 хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулна гэд үүндээ PM2.5, 10, азот, хөхөр бүгдийг тусгаж өгсөн байна. Ажил хийж чаддсан биз дээ. Өмнө нь яагаад хийдэггүй байсан бол гэдэг эргэлзээ яасан гэд хэвээрээ үлдэж байна гэхдээ. 4-4-1 дээр инженерийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулнаа. Нэгдсэн төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлнэ гэж байна. Батамгалан сайдад баярлалаа. Хот байгуулалтын салбарт ялч үеийн дутуу байгаа, газраа тусдан төлөвлөдөг, барилгаа тусдан төлөвлөдөг, замаа тусдан төлөвлөдөг. Эднийг бүгдийг нэгтгэж явна гэж байгаа бол маш зөв зорилт тавьсан байна. Ерөнхий сайдаас асуулт байгаа үг нь байхгүй болохоор өөр хүн хариулах болоо та тий. За бидний 5 жилийн үндсэн чиглэлээ батлаа. Хэрвээ таны хариуцж байгаа яамдуудын сайд нар энэ зорилттой төвшөндөө жил бүрийг хүрч чадахгүй болвол сайд нартайгаа хариуцлага тооцох уу? Бидний ийм зорилт тавьж байгаа бол хүрч чадаагүй үр дүнг эргээд хариуцлага тооцдог тийм тогтолцооноос байх ёстой. Тэгжиж гүйцэтгэх засаглал сайн ажиллана. Нөгөө талдаа улсын хурлаас адилхан. Улсын хурлын харьяа байгууллагуудын зорилтууд байна. Үүн дээр ч гэсэн бид нар ахиц гарахгүй байх юм бол хариуцлагын тооцдог тийм тогтолцоонд шилжих ёстой. Үүн дээр их хурлын дарга болон байнгын ородын дарга нараас анхаарч ажиллах ёстой болов гэж бодож байна. 2 дугаар цангийн сайдаас 2 асуулт. Ирэх жилээс эхлээд төсвийн гүйцэтгэлийг энэ 5 жилийн чиглэлийн 3 дугаар хавсралтаар гаргах хэрэгтэй. Яг энэ бидний тавьж байгаа KPI-нууд ахисан юм уу, ахаагүй юм уу? Тэрийг бид их хурал дээр хэлцэх ёстой. 2 дугаарт нь 27 оны төсвийг боловсруулахдаа энэ 3 дугаар хасралтын KPI-нд ямар ч үр нөлөө үзүүлэхгүй төсөл гаргах хэмжээндээр төсөв тавьж болохгүй. Тэгэхээр энтэйг нийцүүлээд явах ёстой гэсэн үг. 5 жилийн чиглэл, жилийн хөгжлийн төлөвлөгөө, жилийн төсөв. Энэ 3-ын хавсралтууд бүгд яг адилхан байх ёстой. Тэгжээж бид нэр үнэлгээ, хариуцлага, үр дүнгээ тодорхойлох боломжтой. Энэ ажлуудыг хийх үү? За учрал сайд хариулъя. За 5 жилийн чиглэлийг боловсруулахад манай Лувсан Жамц гишүүний манлайлал бол их өндөр байлаа. Тэгээ их хурал дээр бас ажлын хэсэг байгуулсан. Нийгэм олон нийтэд энэ 5 жилийн чиглэл хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн ач холбогдол үнцнийг бас их ойлгуулж өгсөн. Тэгээ бид нар бол бодлогын баримт бичиг бараг 500 гаруйг баталсан байсан л да. Тэгээ 19 он. Тэгээ хөгжлийн бодлогын хууль гарснаас хойш бас нэг зэгцэрх аянд орж байгаа. Гэхдээ процесс үнэлэгцээр байгаа өнөөдрийг хүрсэн учраас ийм үнэлгээ бол хэтэрхий субъектив байдлаар хандаж ирсэн. Эндээ их бэрхшээлтэй. Тэгээ үнэлэх гэхээр хийгээгүйг хэцүү, хийсэн гэх хэцүү. Нэг юм хийсэн юм шиг нэг хідэн зураг эвлүүлээд ингээд байдаг. Тэгэхээр би энэ хөгжлийн бодлогын баримт бичиг бол өөрөө тоон арга руу ингээд шилжиж байгаа учраас дараа нь ямар нэгэн тайлбар байхгүй шүү дээ. Хүрсэн үү хүрээгүй юу тэгэл болоо. Тийм учраас хэрвээ тэр зорилтыг салбарын үр дүнд хүргэж чадаагүй бол тухайн төсвийн ерөнхийлөн захирагч өөрөө хариуцлага хүлээх ёстой. Тийм учраас ерөнхий сайд бас олгогдсон, үндсэн хуулиар олгогдсон бүрийн их учраас ер нь бүгдээрээ салбарын сайд нарын ажлыг маш хялбар дүгнж сурья. Энэ Лувсан Жамц гишүүний хэлж байгаа. Ерөөсөө л над үр дүнд хүрээгүй, хүрсэн хүрээгүй. Тэгэл ингээ хүрээгүй бол
хариуцлага хүлээх ёстой гэдэг зарчмаар хандаад явах нь бол би бас зөв гэж бодож байгаа. За хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулийн дээр бол энэ урт болон дунд богино хугацааны бодлогын баримтчдын хэрэгжилтийг хилцээд холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг ерөнхий сайд шууд хүргүүлдэг. Тэгээд ерөнхий сайд өөрөө шийдвэрлээд явдаг. Тэгэхээр яг энэ хариуцлагын тогтолцоо механизма маш ойлгомжтой болох ёстой. Хаанч дабл стандарт үйлчилж болохгүй. Тэгээд хаана хэн ямар одоо ажлыг хийж хэрэгжүүлээ вэ гэдэг маш ойлгомжтой болно. Яагаад тэгэхээр салбарын үр дүн гэхээр нөгөө салбар болгон үр дүнгээ тавьж байгаа төсвийн ерөнхийлөн захирагч гэхээр их хурлын дэргэдэх байгууллагууд хүртэл энэ төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус ороод явж байгаа учраас тэр төсвийн ерөнхийлөн захирагчийн одоо үр дүн хэрвээ ахиж үзүүлээгүй байвал тийм чин том агуулгаараа үндэсний үр дүн дэвшлэхгүй л гэсэн үг шүү дээ. Үндэсний үр дүн. Тэгэхээр бид нар олон улсын индексүүдтэй дээрээс нь доктортой хөгжлийн зорилтуудын 72% уялдуулсан. Тэгэхээр бид нар тухайн төсвийн ерөнхийлөн захирагч үр дүндээ хүрж ивэл салбарын үр дүн дэвшлэн, салбарын үр дүн дэвшилж ивэл үндэсний үр дүн дэвшлэн. Ингээд олон улсын индексүүд төр урагшлаад эхлэхээр нөө зээлжих зэрэглэл тэ одоо бусад энэ олон улсын индексүүд маш эерэг эффектүүд өгөөд явнаа. Ингэж иж өөрөө эдийн засаг бас углуургаараа хөрөнгө оруулалтыг орчин ч гэсэн сайжрах, суурьад хэлэх ийм болцоонууд бол бүрднэ гэж ингэж би харж байгаа. Тэгээ манай ажлын хэсгээс нэмж Дөрөв номерын энэ дэр За гишүүний асуултанд хариулъя. Бид таны хэлсэн дагуу хөрх үрдэн зорилтыг ер нь ганцхан сангийн яамны ажлын бидний засгийн газраа хуралдаанд танилцуул засгийн газар шийдвэр гаргуулна. Энэ дээр бүх яамдууд энэ үндэ зорилттой тавьдаг, энэний биелэлтэд гаргаж өгдөг. Энэ тал бол онцгой анхаарна. Бид яг энэ жилийн хувьд бол бас эхлэлийн тавьсан. Гол асуудал бол яг салбарын яамдууд дээр энэ зорилтууд маш зөв тодорхойлдог байх хэрэгтэй. Энэ биелэлтэд бас үн зөв бодтой гаргадаг. Тэнийг бас сар болгон, улирал болгон тайлагнаад энэ явцаа засгийн газарт бол танилцуулаад явдаг. Ийм тогтолцоор бол бид шилжнэ гэдэг ийм байдлаар бас сангийн яам бол ажил зохион байгуулалт ажиллаж байгаа. Тэгээд энэ талаар засгийн газрын хуралдаанд танилцуулаад бас шийдвэр гаргуулад ингэж ажиллах болно. за Лувшин Жамцгшин тодруулъя. За баярлалаа. Одоо зөв голдролдол ороод гаваад байна. Та хэдийн манд сүүлийн 4-5 жил хийсэн ажлуудын үр дүн ингээд гараад эхэлж байна тий. Хуулийн хэрэгжилт нь ингээд суурин тавигдаад явдаг. Цаг хугацаа ордог гэдгийг бол маш сайн ойлгож байгаа. Хэдүүлэхтэй хамтраад эднэргээ сайхан засаад явах юм бол татвар төлөгчдийнхээ мөнгийг төгрөг бүрийг бид нэр үр ашигтай зарцуулах боломж нь бүрддэг. Улс төрчдийн, төрийн албан хаагчдын хариуцлагатай ажиллагаа төсвийг хариуцлагатай зарцуулдаг. Ийм тогтолцоо нь бий болно гэдэг дээр бол 100% итгэлтэй байна. 126 гишүүндээ санал тавьмаар байна. Улсын хурал дээр хилцэх 5 жилийн үндсэн чиглэлийн ажлын хэсгийг би ахалмаар байна. Бүтэц агуулгын хувьд бол зөв байгаа. Нарийн засах зүйлүүд бас бол байна. Нэгэнт бид нэр салбарын төлөөллүүд маш олон байгаа энэ 126 гишүүнтэй парламент 5 жилийн үндсэн чиглэлийн шалгуур үзүүлэлтийг зөв болгох ажил дээр гар бие оролцоод дэмжиж ажилламаар байна. Ажлын хэсгийг ахлуулж өгөхийг хүсье. За цэвэрлоржийн